чинь тийм ээ. За суусан. За үгүй таашаа хараарай. За хичээлд орцох гэр журам башин. Самбартай байна. За нэгдүгээр хичээл бүгд бүр эцэгтэй сайн орсон бүгд бүр найз бүгд болон бусдыг гүйцэтгэх нь бид нар өдөр болгон хичээлийн дүрмээ хадсан байна тийм ээ. За одоо өнөөдрийн төсөл хөтөлбөрийн хичээлийн дүрм маань башин ингээ онцлог хэдэн зүйлийг санаалын за найрсаг байна. Сэдвийн хүрээнд багаараа чөлөөтэй хоорондоо харилцан явуулсан. За би бинийгээ сонсно. Би биенээ сонсно. За багаараа хамтарч ажилланаа. За өнөөдөр багшны дуу чимээ сонсъё. За энэ юуны дуу чимээ? За савга самбар өгдөө. За за бид бас багын ногоон бий авсан. За багшта. Бүх багууд бид бас учраас шар хэрэгтэй өгдөө. Шар самсан өгдөө бас шар самсан өгдөө. За таны дуу чимээ юуны дуу чимээ вэ? За хүрээ. За тэр ордор баш хичээ самбар. Намаа сасруу намаа гэдэг бороо орж байгаа. За бороо орж байгаа. За чирэхтэй. За хүрээ. Бусдаараа сонсъё. За хэлээ. Хүрээ. За бас. За сууч. За санаа. За тэгвэл бүгдээрээ ерөнхийдөө усын бэ гэж тааварлаа тийм үү? За. За энэ багшныг асуулт асуунаа. Далаа тэнгисийн хүн гол мөрөн нуур цөрөг ямар амьддаг вэ? За сайн бодож шүү. За багуудын удаас асуулт насраа. За өөрөөсөө санаа багшны ингэж самбаа авчи. Газ юу бодоо явах нь. За баярлалаа. За далаа амьтыг тийм ээ хийсэн. Могоцгоос. Хөшөө амьд мэлэ. За. Төшөөс. За. Чаад тэрэ. За. Хөшөө. За. Сараа. Хөшөө амьд мэлэ. За ясны. За,
Зааш. За. Далайн замаг. За, далайн замаг. Зааш. Урмал. Урмал. Зя байна. Хад чулуу. Нэмээ. За, өөр нэмэр магнэ. Маг. Маг. Бэйтүш. За, магтал. За, хад чулуу багтж байна. За. За, талаа эрдэнэс. Ирж тийм ээ. За, өөр нэ. За, азаа. Далайн замаг. За, замаг. Тийм ээ. За, аваа. За. За, багшны юм нэг бичлэг үз. За энэ хүний гараар бүтээсэн тийм ээ. Хүний энэ гараар бүтээсэн
одоо мод, чулуу, хүрэл, зис зэрэг материалаар энэ 3 хэмжээс бодит байдлаар баримт бүтээх юм бэ. 3 хэмжээс бодит байдлаар баримт бүтээх юм байна. За энэ багшны хэд хэдэн бүтээлүүдийг авсан байна. За энэ баримтын шавраар хүүхдүүд 3 хэмжээс бодит байдлаар ингээд бүтээлүүд хийсэн байна. Сэдв янз бүрийн зүйлийг хийсэн байна. За энэ өнөөдрийн хичээл бид нэр одоо хичээлийн хэрэглэгдэхүүн маань та нарын юу нэр байгаа багуудын нэрний хажуудад бичсэн байгаа. Баримтын шавар, хасгаж, ус, ахнаа, төмөр, цагаат, ус, зайны нарчууд, скотч, зайг бүх материал байх юм бол бид нар өнөөдөр бүтээлийг хийж чадна. За өнөөдрийн хичээлийн сэдэв маань үйл явдал илэрхийлсэн баримт хийх хичээл авна. За зорилго маань баримтын шавраар усанд амьддаг амьд бүтээгнэ. За бүтээл хийгээд бүтээлээ тань хэд зориулж хийж хэний эсэн зүйл чамд одоо илүү таалагдсан юу хийхэд хэцүү байсан цаашид анхаарах зүйл юу бэ? Энэ бүгдийг багаараа ярилцж бүтээлээ урднэ. За аюулгүй ажиллагааны дүрм. За энэ аюулгүй ажиллагааны дүрмийг багш нь уушаад явчих. Урд нь бидэд хийж гүйцэтгэж байсан учраас баримтын шавраар 1-2 ажиллаж байсан тийм ээ. За энэ баримтын шавраар зөв харилцана. За төмөр утсан гараа зүсэг хатах зэрэг гинлээс болгоомжлно. За ширээний давцаг бохирдуулахгүй зориултын давцан дээр бүтээлээ хий. Дөрөв утсандаа баримт бүрдэлгүй цэм нямаар гүйцэтгэнэ. За багшийн зааврыг дагаж мөрдөж ажиллана. Эдгээр аюулгүй ажиллагааны дүрмийг багууд яг нь бүгд анхаарч ажиллана. За энэ баримтын шавраар ажиллах наад захын дүрмийг бид нар мэддэг тийм ээ. Баримттай ажиллах юм нойтос алфавитгээр гараа ноох юм бол баримт наахгүй. За баримтын шавраа ихлээр зөөлрүүд нь баримтын шавраа өөрийнхөө нь хамгаалан цовж жижиг хэсэг болгоод гол бүсэн дээр нэмэх ба хасад хий гаргаа баримт одоо агаар баримтаа байна. За эдгээр зүйлүүдийг анхаарна. За сургуулийн 50 дугаар үсгээр зургийг ажиглах нь өөр таалагдсан далайн амьтдыг уурлана. Бид нар энэ ямар амьтад далай байдгүй чигсаагаа бичсэн тийм ээ. За өшөө юу байж болох вэ? Усан өөр амьтдаас гадна нэрс байгаа. Тэгэхээр бид нар баг болгонд багшны энэ савн шил хийгээд тавьсан байгаа. Энэ шилэн дотор амьтдыг авах баримтын шавраар бүтээгээд ахуурам орчин бүрдүүлж өөрөөсөө баг болгон нэг бүтээл гаргана. За бүтээл хийхдээ анхаарах зүйлийг багш нь сануулъя. За баримтын шавраар бүгд олон бүтээл өөртөө сонгож хийснээр дараа энэ урт үндсэн байгаа энэ уян хийсэн бүтээлээ тогтоохдоо ямар амьтанд далаа яваад байдаг юм бэ? Далаа яваад ямар амьтад байдаг юм бэ? Хясаа, дон, далаа гэх мэтлэн тийм ээ. За ямар амьтад дундуур байх болоо та нар юу гэж бодож байна? Загас гэх мэтлэн. За ингээд энэ тагнаа ус үргэж болохгүй. Ус үргэх юм бол яах вэ? Салан. За ийм учраас ингэж гадна талаас нь сайн ингэж хэмжиж орон зай баримжаагаа сайн харьцаагаа сайн харж байгаа ингэж бүтээх юм. Адас нүгдээ. За эдгээр зүйлийг анхаарах хэрэгтэй. За энэ багш нь бас хэд зориулж хийж байгаа багаараа ярьсан. За бүтээлч сэтгэн бодон хэрхэн яаж хийснээ бусдад тайлбарлана. Багаараасаа харах шүтүүдээ. За
та зурган дээр хаалаа тийм ээ. Янз бүрийн ажил хийж болно. Шидний аваад жижиг чулуу соус зэрэг ашиглаж акууранда орчин үүсгэж болно. За заавал их дараалал маань багшны Немо дээр авч үзсэн байна. За Немо. Эхлээд яг уу дамжин шавраа дөрөв гэж зөөр ихбийн гарна. Дараа нь яг уу нарийн цагаан дамжин шавраа хүрээлээд тэгээд битүү араа. За дараа Зайн багшаа зөвхөн нэг загсан дээр энэ арчлыг харуулж байна тийм ээ. За загсаа бүтийг хийсэн байна. За хамгийн сүүл Шуураа яг уу. Ингэж заах нь байна. Багшны энд сануулсан байгаа тийм ээ. За цааш нь За бэлэн болсон амьтдыг шигний ороод тавьж усын хийцэн байгаа учраас уяаг нь хаглаж наах нэ. За энэ заавын дагуу багшны энд бүгдийг самбар дээр тавь гараа тавьчих. За хамгийн сүүл шиглээ хаглаад бидний өнөөдрийн хийх бүтээл маань бэлэн болох нэ. Сайн байна. За багш нэмэлт энэ самбар дээр үзүүлэнгэд тавьчих. За энэ та нар ажиглаад юу хиймээр сонгоод өөртөө За эдгээр олон төрлийн амьтдыг бид нар бүтээж болно. За хүүхдүүд та нар өөрсдөө юугаа сонгосон? Ямар амьтад бүтээгээ сонгосон? За хийгээд бэлэн байна уу? За хийгээрэй. За тэгээд амьтад шоураа. За тэр самбар дээр байгаа бүтээлээ сонгоод
Ямар амьтдтэй вэ?
шатад өөцөс тайцсан боо гоё гэсэн биш. За. Тэр энэ боос гэж аа. Хийсэн бүтээлүүдээсээ сонгоод аль нь гоё өөрт чинь таалагдж байна. Яг өөртөө юунаас за энэ гогцоотой энэ түмэндээ тогтоо нүгдээ. Гогцоотой түмэндээ тогтоо байна. Яг үний тоогоор байгаа учраас нэг нэгээд сонгоч. За аваад цэвтэй шиг болгоомжтой яараа нэг өглөө. За тогтоороо зүтэй. За танаахан машины энд ингээд юу яач. За юу болоод нэгнээс наа. За тавдаа таарч. За машин. Одоо ирэхгүй шүү дээ. Одоо энийг нэгдэж шүү. За. За, тавдаа хөтөд. Өөрөөсөө хаваад багууд. Я бата идэв. За ингэж. Норон дээрээсээ. Чиний хаа бүгний юм заа. Чиний сан. Идэв сан ааш мэдээ сан. Айса инэн. Оо сайн. Энэ дэш нах ингэж. Босоод нааш босоо. Хамаагүй хамаагүй гэж. За ингэж. За хийгэр.
나시. 나시 어디? 사랑스틱이 또 가는 수도 있지. 뒤에 나다워 있는 거야. 빨리 갔다 일시 박수 뒤에. 자, 뒤에. 나도 진짜 와서 밑에 주고 나 다시 자, 밑에 뜯어 봤어요, Тэгээд энийг би өөрөө хийсэн. Тэгээд энийг манай багийн шүү
шигний бүтээл. Хий ямар бүтээл хийсэн бэ? Одыг бүрөөсөө хийсэн. За. Тэгээд энэ манай багийн шүү. Бэсэн. За, тавдуураа баяр хүргэе. За. За, иргэл. Итгэл бавэ. Би. За, хайцсан босооч. Би 3 дугаарыг тэгээд би тэг намайг би 3 дугаарыг намайг сасараа намайг миний өөрөө мөнгөтэй энэ ясвэлгийга энийг ард яруу тэгээд энийг бүтэц яруу тэгээд энийг төвшин төгс хийгээд энийг цэцэгтэй энийг төвшин төгс энийг хүслээ хийгээд надад хамгийн гоё бүтэц хийсэн. Дээр нь малтаа ажлын хөлөтэй тэгээд би сургуулийнхаа бүх хүмүүстэй байсан. За, сургуулийнхаа бүх найзуудтай хүмүүс зориулсан амьтдын ертөнц 3 дугаар багтаа баяр хүргэе. За, гэл баярлаа. За, сасараа манайхаа. Баярлалаа. Манай хөлшөрөнд баг тэгээд дөрөвдүгээр хацсан мө. Тэгээд надад хамгийн их таалагдсан амтан бол энэ манай багийн гişүү ариун бодол хийсэн 8. Тэгээд надад юу хийхэд хэцүү байсан бэ гэвэл энэ өөрөө 8 хийхэд хэцүү байсан гэж чимэхэд. Тэгээд манайх нөгөө нэг нэр өгтөө амтны хөрлөлт гэж нэр өгсөн. Тэгээд би хэн зориулсан гэхээр багштай зориулсан. За, баярлалаа. За, 4 дугаар багтаа баяр хүргэе. За, манай 1-р баг. За, сасараа. Жинхэнэ хайцыг тэгээд надад хамгийн гой таалагдсан нь өвчтөний удаан аваач тэгээд энэ нас шиг За, сасараа. Анта. Хаач сабо. За, далайн гүндэг амьтд. За, 1-р багтаа баяр хүргэе. Дээрээ мурай. За, баяр хүргэе. За. Манай багийн ануун нарын энэ одон татсан байгаа. За, ануу дээрсэн. За, 2 дугаар багтаа баяр хүргэе. Аваач. За, бүгд. За, өнөөдөр бид нэмээ өөр явдал идэхсэн баримтээ баримт хийх байсан. Тэгээд ахуурууд ингээд багууд маань ингээд ахуурууд загас тэгээд за далайн гүнд амьд одоо ямар амьд байдгийг ингээд бүх хүмүүс маань багаараа